Сайн байцгаана уу? Бүгдэнд нь өглөө өдөр орой мэндийг хүргье. Намайг Анока гэдэг. Энэ миний YouTube сувагтаа оруулж байгаа хамгийн анхны бичлэг байгаа. Тэгээ намайг subscribe дарж дэмжиж өгөөрэй. За тэгээд өнөөдөр юу ихэ гэхээр хэдүүлээ одоо удахгүй шинэ жил болох гэж байна. Шинэ жилийн жижиг амттангуудыг би TikTok-оос харсан байгаа. Тэгээд хэдүүлээ тэрийг туршиж үзцгээе. Амар excited. За мэдээж эхний юм бол brownie байгаа. Юу орохын танарт үзүүлье. Нутелла байгаа. 2 ундаг. Сүү. Тос хэрэгтэй. Гурил. Тэгээ нэг утгаад, шараад тэгээд бэлэн болно л гэсэн үг. Don't cry, snowman, not in front of me. Who'll get your tears if you can't catch me, darling? If you can't catch me, darling. Don't cry, snowman, don't leave me this way. A bottle of water can't hold me close, baby. Can't hold me close, baby. I want you to know. За манай brownie зурм маань бэлэн болсон. Ийм болсон байна. Одоо хэдүүлээ бүүнөрөө хайрлын таван дээрээ шарна. За энэ маань болж чинь амар гоё үнэртэй юм заяа ингээд үнэртэнгүүд амар гоё үнэртэй. Би амар excited байна. Амар гоё үнэртэй. Үнэртэнгүүд амар гоё юм. Одоо нөтөлөч ямар үнэртэй байдаг штэ яг тэр шиг үнэртэй амар гоё үнэртэй. За тэгээ халахаар нь болцсон. За одоо энэ маань халж байна. Битээ болцсон байна. За бидний хийсэн brownie ийм болсон байгаа. Жохон царай мотой болцсон. Гэтэ амт нь гоёх гэж би бодож байна. За тэгээд одоо сахарын пудрээр хэдүүлээ жохон чимэглэнэ. Тавс. За ийм болсон баг. Тэр цасан ширхэг тавьсан юм шиг. Дараагийн нь болохоор ийм жимсэн гацар байгаа. Тэгээд ийм гацрын хэлбэрт оруулсан ийм хөөс. Тэрийг гадуур нь хүнсний скотчоор бүрдсэн. Тэгээд биднэрт жимс хэрэгтэй төрөл бүрийн энэ хүн дэ ийм жимснүүд. Тэгээд орой дээр нь ийм санта зоох байгаа. Тэгээд яаж зоохыг ингэнгүүт хэдтэлээд ийм чигчлүү байгаа. Чигчлүүрээр ингээд зоогоод тэгээд жимсүүдэд зоно. За бүгдийг зочлоо. Энэ амар юу аа. За одоо энэ дээр яг ихнээсээ юугаа жимснүүдэд зоно. За зоч. Эн чин цараа шимч юм хэцүү. I want you to know that I'm never leaving, 'cause I miss the snow till death will be freezing. Yeah, you are my home for all seasons. So come on, let's go. Let's go below zero and hide from the sun. I love you forever. We'll have some fun. Yes, let's hit the North Pole and live happily. За одоо хэдүүлээ нөгөө жимсэр хийсэн гацраа харцгаая. Хөө нэрэ. Ийм том. Тэгээ би ингээд оранжаар гадуур нь ингээд чимэглэж гисэн. Тэгээ дээр нь манай өвлийн өвөө байна. За тэгээд л одоо энэ сахарын пудрээрээ гоё чимэглэж өгье. Цасарч ийн. За нилээн цас орчлоо. За уртлаа. За нилээн цас орслоо. Үнэхээр гоё харагдаж. За одоо энэгээр хэдүүлээ баярынхаа ширээг тасан шүү дээ. За дараагийн хийх зүйл нь болохоор жимсээр цасан үгийн заяа. Тэд амар сонирхолтой. Би ингээд тэр бичлэгийг үзчихэд хин ийм сэтгэдэг байна гэж амар гайхажсэн заяа. Тэгээ амартай чинь гүзээлэн нэг голоор ингээ хуваацсан гэнэ зүссэн байгаа. Тэгээд банана дээр нь тавьж зоож могоод нүд амын болохоор хайлуулсан шоколадаар ингээд нүд амын хийн амар сонирхолтой байгаас. Тэгээд тэрийг хэдүүлээ одоо туршиж үзцгээе. Тэгээд энэ чигчлүүр мэдээж зоохтой мэдээж чигчлүү хэрэлнэ.
Тэг амар сонирхолтой байгаас тэгээд одоо бүгдээрээ туршиж үзье. Одоо ингээд үзэл голоор. Одоо энийгээ банана ингээд зоо. Одоо ингээл дээдлээ одоо хэрчсэн гүзээлсэн тий. Ингээл ер нь болцсон. Ингээл ой. Ингээл манай гацсан бэлэн болцсон. Цасан бэлэн болцсон. Одоо нүүд амын шоколадаараа хийгээл ингээл болоо. Амар амархан. Миний санснаар бол амар амархан санагцсан. За та нар цасан өмнө харахад бэлэн үү? 3 2 1. Аа цасан өмнөр. Яг 5 гэж үзэж байна. Манайх 5. Манай ам бүл 5 учраас. 5 учраас. Дээрсэн сайхан бүдэр. Чихээ. Нара одоо цас орж ийн энэ дээрээс. Одоо манай цасан өвөндөр цасаа үзэж ин да. Анхны цас. За бас. За одоо цас оруулсан. Мангар царай. Надсан. Өвөндөр. Харагдаж өгдөггүй. Тэг нэг хайлуулсан шоколадаар ингэ нүрийн хийсэн. Одоо энэгээр одоо ширээгээ чимэглэн. Дараагийнх нь болохоор ийм хөлдөөсөн амттан байгаа заяо. Тэнгүүтээ одоо юу орохын танаас танилцуулъя заяо. Энэ хөлдөөсөн үзээлцэн байгаа. Тэгээд дараагийнх нь болохоор би уул нэг йогурт тавсан байхгүй юу? Тэгсэн чинь энэ йогурт багтаад би өөр ийм йогурт тавсан. Тэрийг хамт хөлдөөгөөд гадуур нь энэ шоколадыг хайлуулад тэгээд гадуур нь ингээд дүрээд итгэл юм шиг байгаа. Тэг би ер нь тэр ийм тийм бичлэг үзсэн. Одоо хэдүүлээ бүгдийг туршиж үзье. За. Тэгээд та нар өөртөө хөлдөөгөөгүй үзүүлсэн сонгож болно шүү. Би хөлдөөсөн үзүүлсэн сонгосон. Та нар хөлдөөгөөч үзүүлсэн сонгож болно. За одоо ингээд миний хийсэн үдсэн бичлэг болохоор ингээд энэ калкан цаасан дээр зүгээр ингээд хийсэн юм аа ингээд дэвсгэсэн байхгүй юу. Харин нөгөө миний авсан йогурт амар шингэн. Тийм болохоор би ийм 3 хөөрхөн хэвэнд хийж хөлдөөхөр болсон. Тэгээд дахиад нэг хэв байгаа. Ийм хэв. Тэнгүүтээ одоо энийг хий. За манай хөлдөөсөн амттан. Гэтэ би ингээд тэсгүй ингээд жоон дутуу хөлдөөчлөө. Гэтэ яхав та нар орцын авангуудаа гоё бүрэн хөлдөөгөөд гоё идэж үзээрэй. За одоо энийг гоё чимгэлцгээе. А нэрээ тийм дөрүүдийн танилцуулъя. Энэ манай баавгай, энэ манай туулай. Муур маань бүр юу болцсон. Энэ хоёр бүр амар царайлаг болсон заяа. Бусдаас илүү царайлаг болсон. Одоо дээрэс нь хайлуулсан шоколад. За ийм басан ба. Цай бүр амар шахаад. За одоо энэнгээр хэдүүлээ гоё ширээгээ засаад тэгээд уулццгаая. Цаараа хэдүүлээ ингээ гоё ширээгээ засчлаа. Тэгээ одоо хэдүүлээ амтлаад оноо өгөөд явнаа. Ийм гоё болсон. Манай засвалсан, манай йогурт, манай брауни, манай хамгийн гоё зүйл нь манай гацуур. Жижиг гацуур. Тэгээ манай гоё бэлуу. За тэгээд хэдүүлээ браунигаа амтлаад оноо өгөөд явнаа. Сайхан бүдэр нэмсэн чинь илүү юм чирлэг гоё амтагдчих чинь. Гоё. Ам гоё их тийм. За анда чи хэд оноо өгөх юм? 10. За би болохоор 10-аас 10-аас 9. Бас гоё амттай юм байна. За одоо дараагийнх нь болохоор юм гоё гацуур байгаа. Одоо хэдүүлээ амтлна.
За чи алийг авсах юм? Үгүй. За гүзээлэг намсах юм уу? За. Би бас гүзээлцэн. Гоё онцтой гүзээлтэй. Анда чи андаас амт олон үзүмжт нь хэд онох юм? Нэ. Би болохоор энэ амт олон үзүмжт нь бүр амар гоё амттай, амар гоё харагдаж байгаа учраас би энд 10-аас 10 оноо өгнө. Одоо эдлэрээ дараах руу орцгоё. За одоо цасан амтлах чинь. За нэг яваарай. За одоо амтлая. За андаж энэ амт болон үзэмжт нь хэд онох вэ? 10-аас 1.5. Тийм үү? За би энэ болохоор 10-аас 8. За одоо хэдүүлээ энэ хөлтөөсөн таргийг амсч үзье. Оо. Энэ жоохон идэхэд төвхтэй минь аа. Чи амт олон үзэмж нь хэд онох вэ? 10-аас 10. Тань бүр хамгийн гоё амттай десерт байлаа. Та нар энийг заавал туршиж үзээрэй. Энэ амар гоё амттай десерт байлаа. Үнэхээр nice. Маш гоё амттай десертүүд хийж үзлээ. Дараагийн бичлэг илүү сонирхолтой байх болно. Настай хамт байсан. Баярлалаа. Баяртай. Get your tears if you can't catch me, darling.